байгаль дээр байж болох бүх юм байдаг. Өөрөөр хэлбэл субтропикийн халуун манайд байж л байна. Антарктидын хүйтэнч манайд байж л байна. Ямар ч нөхцөлд усан давтах аюул нь хамгийн сүүлд л бидэнд ирнэ. Яагаад гэвэл Төв Азийн тэгш өндөрлөг гэдэг чинь бол хамгийн дээр нь байгаа газар шүү дээ. За Азийн их газар ялангуяа Монгол оронд бол өвөлдөөн хит дулаарах, зундаан хит хүйтрэх, цас орох, өвөл бороорох гэх мэтчлэнгийн энэ үзэгдэл бол ер нь цаашдаа ч гэсэн давтагдана гэж. Увсын зүүн говьд хамгийн дулаан нь 56 градус хүрчээсэн тохиолдол бий. Онд бай. Тэр танаа шагдар сарын уул зөвл юм яриад байна. Тэгтээ тэрний амыг жаахан тэр шар залуугийн амыг жаахан татаж байгаарэ гэсэн. Та нар ямар хүндурхчтэй гэж тэгсэн гэл хөртдөг шээ. Зарим тохиолдолд бас надтай санаа нийлдэг хүмүүс ч бий л дээ. Хөгжил мөхөл юм а гэж. Гичнээн хурдан хөгжнө үү? Төчнээн хурдан мөхнө. Ер нь хамгийн сайхан улирал танихаар яг ямар улирал вэ? Жилийн дөрвөн улирал дөрвөлээ сайхан. Аха. Зарим хүн намар сайхан л гэж байдгийг, зарим хүн хавар сайхан л гэж байдгийг. Ер нь бол өвлийн нар өвөлдөөн дулаахан өвлжөөндөө буусан хүмүүс надтай ойрхон гэж дуулдаг тийм ээ. Зуны нар зундаан дулаахан цусландаа буусан хүн надтай ойрхон гэж. Тэрэн шиг жилийн дөрвөн улирал дөрвөлийн өөр өөрийн өвөрмөц сайхантай. Тийм учраас ер нь Монгол нутаг л сайхан. Өөрөлдвөл умар дөргөргийн 35-аас 42 градусын хооронд орж иж байгаа энэ нутаг л одоо хамгийн сайхан гэсэн үг дээ. Хүмүүс танаас бас их тухайн жилийнхаа цагуурын өнгийг сонирхож асуудаг юм байлээ. За шадар сүрэнгаа энэ жил одоо ер нь 100 хэрэг байхаараа бид нар хаврыг хэр давхаараа гэд. Тэгээд магадгүй танд мэдээ шинжлэх ухааны суурь нь бай, судалгаа нь байна. Дээрээс нь одоо таны аялдаг, хүн амьтантай их уулздаг, ахуй солиос уламжлалаас авсан бас өөрийнхөө мэдлэг хоёр талаас нийлээд бас бодиттой мэдээллийг өгч байдгийн болов гэж би бодсон. Яг нэгэн төрлийн зурхаач юм шиг надад сонирхолтой санагдчихсэн байхгүй юу. Одоо таны ингээд одоо бид нар энд морин жил гарсан. Гал морин жил явж байна. Бичин жилийн 100 айхавтар байдаг гэдэг шиг морин жилд ер нь цагуурын тал дээр тийм онцгой үзэгдэл тохиолддог юм болов ер нь өнгөрсөн морин жилүүдийг харахаар ер нь ямар хуу жилүүд гарсан байдгийн бол. Юу нэмэн энэ бол одон зурхайтай огт холбогдлоггүй асуудал. Зүгээр 12 амтны нэрээр нэрлсэн махбодын зурхайтай харин харьцангуй холбоотой байж мэднэ. Гэхдээ даанч би тэрний талаар аач байхгүй юм тийм. 12 амтны нэрээр нэрлсэн энэ цаг тоол дотор тийм мэчин жилд, хонин жилд жаахан хатуу байсан тохиолдлууд илбэг байдаг. Тэрний дотроос за бас гахай жил ордог юм шүү. Ялангуяа манай нутагт. Манай нутаг гэдгийг одоо баргалж халахын төв хөсгөт гэж хэлж болно. Өвөрхангай аймгийн Шанх хавийн нутаг. Энд бол одоо мэчин жил
гахай жил хоёрыг бол нэлээд их тийм анхаарч авч үздэг. Их гахайн жилийн төрч гэж байх шиг. Тэгэхээр ихтэй багтай байхаар бодоход ер нь хоосон байдгүй гахай байх нэ гэж бодогдвар. Тийм ээ? Тийм учраас тийм нэг давтагдал ажиглагддаг юм шиг байдгийг. Түүнээс биш энэ үнийг одоо яг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолчихсон тийм юм байхгүй байна. Энийг одоо бол яахгүй зүтэй сэргэхгүй байхаа энэ ягаад гэвэл өнөөдөр компьютерийн эрен үе бүх юмыг эзэлчихлээ. Одоо баг мич дахиагач мартчихаа байлгүй гэж бодож байна. Уул нь байгалийн энэ дахин давтагдах цикл орчлыг бол мэдэрч тогтоож авбал хэрэгтэй юм байгаа юм гэж би боддог байсан. Одоо тэгээд мэдээгүй компьютерт нухалчлаа л да. Цагуурч мэрэгчлийг болохоор яаж сонгох вэ? Таны үед ч юм бол одоо нөгөө юугаар томилгоогоор гэдэг үлээ. Наад чих явдалтай. Өчигдөр 10 жилийг төгсөөд конкурс гэдэг юм. Гараг анх удаа яа. Анх удаа. Таны үед бол тий. Өвөрхөн аймаг дээр очиж. Аймгийн төв дээр. Аймгийн төв дээр. Арваа хэр дээр. Тий. Аймгийн хэмжээнд 210 жилтэй. Нэг нь 12-ыг, нэг нь хужиртай. Өө тийм үү тий? Тий. Бусад сумдууд байхгүй юу? 10 жил байгаагүй. Мэргэжил сонгох хувиар болсон чинь би бас зайлвал сурлагын хувьд дундаас дэш тарга 30-тай байсан юм аа. Тэгээд өөрийн санаа бол одоо хэл уран зохиол эсвэл топ эцэг энэ хоёр салбарын нэгийг л түшин гэж боддог байхгүй юу? Тэгээд багштаач хэлсэн манай ангийн багш математикийн хүн байсан. Тэр маань дэмжиж байсан. Тэгсэн чинь нөгөө сурлагын жагсаалтаар дээрээс наваад хөрөлөд байсан. Миний 5-ын тоо 4-ийн тооноос арай цөөхөн. Болчихгүй юу? 3 бол над байхгүй л дээ. Нэг ясандаа онц дүн шүү дээ тий. Тий 5-ын тоо гэдэг нь онц гэсэн үг. Тий. Тэгсэн чинь манай ангийн давдангийн 5-ын тоо миний 5-ын тооноос олон болоод давдан миний дээр орчихгүй юу? Тэгээд би дараачийн шатанда орж байгаа юм. Давдан миний дээр орохлоор нөгөө вакцины дээдийн топ эцэг анги. Тэр жил манай сургуульд юу ирээгүй. Улсын их сургуулийн хэл уран зохиол анги топ эцэг анги ирээгүй. Дээрээс л тэр сургуульд 40 хүүхэд авна тийм мэрэгчлэр авна гэж заачгаж дээрээс. Тэгэхээр чи нөгөө миний хэл уран зохиол топ эцэг чинь байхгүй болдог. Ганц топ эцэг нь давд автсан. Тэгээд тэрний дараачих нь юу байхыг мэдэхгүй байсан чинь цаг уурч гээд багш синаптикч цаг уур анги байна. Орхон минь хөө гэж. Одоо тэгээд анзаарахаар яг цагуурын чиглэлээр сургууль төгсөж байгаа, суралцж байгаа хүүхдүүд тийм ч олон биш. Анзаараад гинэ. Тэр нэг хоёрхан дулддаг юм биш үү? Би ч одоо яг энийг сонирхсон ч биш ч чамаас л сонсож байгаа юм. Тим ангид орхоо байсан ганц хоёрхан л хөөхд сурдаг юм да. Тэгээ нэг гэсэн чинь юу асуума. Салбарын өөрчлөлт л багшийн дээдийн харьяанд нэг очиж гэнэ гэд дулдаал их сургуулийн харьяанд нэг очиж гэн өөр хаана гэлэн чинь нөгөө олон мэрэгжлийн уулзуур учраас бас тэр салбар болгонд хамаарагдах гээд
нэг бодлын булаацалдаад байгаа юм шиг нөгөө талаас нь харвал хөөд байгаа юм шиг тэгээд нэг тийм тогтмол муутайхан шиг байсан шиг байгаа юм. Миний үед бол физик математикийн факультетэд цагуурын салбар гэдэг тусдаа 5 жилийн сургалттай. Яг нарийнх нь бол одоо би Чойволсонгийн гишүүний хажуугаар явах болгондоо л ангийнхаа цонх руу харж байдгийг тэр их сургуулийн 1-р байрны дээдлийн 5 цонх байхгүй юу? Манай анги чинь. Андашгүй. Дээр нөгөө шилэн бөмбөр ороотлоо шүү дээ. Тий. Тэр бөмбөр орооныхын доотлын 5 цонх нь манай цагуурын салбар байхгүй юу? Уртлаас нь 2 дахь цонх нь сан би суудаг байсан. Тэр Чойволсонгийн гишүүний хажуугаар явах болгондоо л их сургуулийнхаа тэр байраад харна. Танай анги хэдэн хүүхэдтэй байсан юм бэ? Манай Чи одоо 1960 70-аад оны үед шүү дээ. Манай анги 75 онд төгссөн. 16 жилөө. Одоотой харьцуулахад хамаагүй олон хүүхэдтэй байсан юм шүү дээ. Одоотой харьцуулбал хамаагүй олон. Тэр үедээ бол зөөхөн. За тэгээ яах. Баруун зүгэн нутгаар Багбатуур үлдээ тунцсгүй гэж радиогоор ярьж яхан л мэдхээс би цагуурыг мэдэхгүй. Тэгтээ яадаг орч явшаа гэж. Тэгээд шалгалтаа байдаг. Дагч. Цагуурын салбар өөрөө технологиг одоо хамгийн түрүүнд ашигладаг тий. Шинэ ямар хаан технологи гарч байна. Тийм. Өстой янзтай шүү дээ. Тим салбар юм шиг байна. Тийм. Одоо тооцсон бодох машин гэж анхлан бий боллоо шүү дээ. Компьютероос ч өмнө. Уул нь зайлшгүй махны машин шигийн гараар эргүүлдэг арифмометр гэдэг машин бий боллоо. Хүндрэлтэн тийм машинт боллоо. Тэр үнийг хаана хэрэгэлсэн гэхээр анх цагуурын салбарт хэрэгэлсэн. За дараа нь дэлгэцийн компьютертэй боллоо. Хаана хэрэгэлсэн? Цагуурт хэрэгэлсэн. Дэлхийн төвшөнчүүд юм чи. Тэгэхээр Монголын цагуурын салбар бол тэрнээс ерөөсөн хоцрог. Одоо манай чинь Минск 22 гэдэг тооцоолон бодох машин анх марж ирэхэд статистикийн төв газар цагуурын хөрөлөө хоёр л авсан. Тэгэл ерөөсөн техникийн тооцоол ялангуяа тооцоолох техникийн дэвшил хаана бий болно хамгийн түрүүнд л цагуурт ашиглаж идэг. Тийм онцлогтой. Монгол улсад бол цагуурын байгууллага 1924 онд үүссэн гэж 24 оны 3 сард үүссэн гэж үздэг тий. Тэгвэл ер нь яг ингээд монголчууд за маргааш бороо орноо. Маргааш цас орноо. Маргааш салхишуурнаа гэдэг яг тэр өртөжсэн мэдээллийг авч ард иргэдэд одоо мэдээлдэг болсон тэр цаг үеийн хязгаанаас гэж боддог байна. 1966 оны үеийн болоо да. Энэ албан ёсны цагаагарыг урьдчилан мэдээлэх ийм товчоо гэж байсан юм уу? Яг амьдралын хэрэгцээнд бол анхлан иргэний агарын тээвэрт хэрэгэлсэн. Нисхийн цагуур гэж буян тухайд тийм алба байгуулагдсан. Тэнд бол нөгөө онгоцны нислэгийг цагаагарын аюулаас сэргийлэхийн тулд бол тэн урьдчилан мэдээлэх салбар байгуулсан. Нисхний албанд өгдөг байсан. Нисхийн албанд өгдөг байсан. Нисхээс нахуулаад нислэгийн замдаа дараачийн буудалдан хүрэх энэ 3 орчны цагаагарын нөхцөл байдал ямар байна уу? Ямар байх вэ гэдгийг мэдээлж явах хэрэгтэй. Онгоцны одоо нисгчид. Тэгэхээр нисэх талбайгаас хөөрхтөн за энд одоо чи санаж байгаа да хөдөөгд явж явах чинь нэг юм ханц шиг юм унжаад байдаг да.
Калавца гэдэг орсоор тэрийг тэрний чиглэлээс ахуулаад нөгөө онгоцны нисгч чинь тэрийг харж байж одоо хаашаа буух уу, хаанаас нь буух уу, хаашаа нисэх үү, хаашаа хөөрөх үү гэдгийг тодорхойлдог. Тэр салхины чиглэл хурдын нөгөө цагуурч чинь хэлж өгдөг. I5 гэдэг тусгай хүснэгтэнд синоптик инженер тэрийг бичиж өгөөд онгоцны дарагт гартуулдаг. Тэр I5 хуудасгүйгээр бол онгоцны нисэх ирэхгүй. Та ч одоо ер нь цагуурын салбартаа нийтдээ хичнээн жил вэ? Бараг хагас 100 жил гэж тоологддог шүү дээ, тий? За тэх байх тань чинь юу лээ? 75 онд төгсөөд л шууд Дорнодын цагуурт ирсэн. За дунд нэг 2 жил тэр тэрхүү бас л цагуурч үдээ. Юунд энтхийн далайд нэг далайн цагуурын судлалаар экспедицид ажилласан. Оо за. Тэгэл буцаал энэ хүрээлэнд 90 он болтол ажилласан бахад давар гэж. Тэгээд одоо яг цагуур гэдэг энэ шинжлэх ухааны зах зохиолд танилцаад энэ дотроос цагуурын шинжлэх ухаан ч өөрөө олон салбар шүү дээ. Уур амьсгал гэдэг тустай байна. Агаар цагуур гэж хөдөө аж ахуйн цагуур нь байна. Зоо цагуур гэдэг малын цагуур. Гэвчлэн олон салбар байна. За энэний юу нь бол одоо хүн болгоны төсөөлдөг ганц юм салбар нь тэр синоптик. Өөрөөр хэлбэл цагаагаар төлөв байдлыг удчилж одоо дүгнэж гаргах шинжлэх ухаан гэдэг нь. Уур амьсгал гэдэг нь бол олон жилийн ч гэдэг юм уу, олон хоногийн ч гэдэг юм уу ажиглалтынхаа материалыг дундаж шилж давтамжийг гаргадаг тэр ухаан байна. Уур амьсгалын судалгаа нь. Өдөөж хөргөлөөр малд яаж нөлөөлж байна уу? Ургамалд яаж нөлөөлж байна уу гэдгийг судалдаг ухаан байна. Био цагуур гэдээ байж байна. Хүнд яаж нөлөөлөх үү? Одоо бараг эрүүл мэндийн цагуур гэж нэрлэмээр шахах уу? Тим салбар байна. Одоо эдгээр чинь одоо Оросуудад сайн хөгжсөн байдгийг одоо ямар болдсон ч юу. Амралтын газруудад цагуурын судалгаа хийдэг. Хүний биоритмд яаж нөлөөлж байна? Өвчин эмгэгт яаж нөлөөлж байна? Одоо нөгөө бараар энүүгээр өвдөж гэдгийг тэрнийг яддаг би мэдхгүй юм шүү дээ. Тийм ээ? Тэр чинь цагаагарын хувьсэл өөрчлөлт хүний бие организмд яаж нөлөөлж байна гэдгийг судалдаг хордлого байна. Маш сонирхолтой юм а тий. Тэгээ дээрээс нь одоо таны экспедицид нь ажиллаж байсан далайн цагуур гэдээ бас нэг. Тий, далайн цагуур байна. Би нэг онцгой жишээ ярих гэж байна. Дорнод аймгийн цагуурын давчаанд сенат тогчоор ажиллаж байсан чинь хингэж Должин гэж нэг ах онгоцны буудлын дарга. Манай юу хоёр Дорнодын цагуурын давчаа нисэх буудал хоёр их холоо хоорондоо. За. Манай цагуурын давчаа чинь бүр тэр хүнсний үйлдвэрийн ард нэг эзгүй тал дээр. Нисэх буудал нь юуны Чавлсан хотын зүүн захад. Тэгсэн чинь уцаар л ярьж мэдээгээ солилцсон шүү дээ. Онгоц эргэсэн тэр өдөр хавар чигтэйхэн цагаагаар муу байсан. Би Должин дарахта онгоц авч болохгүй. Одоо хүчтэй сэлхтэй байна гэсэн чинь Должингой аавна гэд.
Хоёлоо утсаар хэрэлдээд муудалцаа. Санал зөрөлтэй. Тэгсээр яваад должингой дийлээд. За би хэлж байгаа юм. Би хариуцахгүй шүү. Сүлд нь ийм юм болоход би хариуцахгүй шүү гэсэн чинь. Должин дарга би хариуцнаа авнаа. Галзаад. Тэгээд авахар болдгий. Тэгсэн чинь дарундын босоолан гэдэг чинь өмрээд байдаг. Толгой дээгүүр аан хоёр л 3 хайрцагж байна шүү. Хайрцаглах гэж ярьдаг. Тий. Нэг орж ирээл бууж чадлагүй буцаал гараал ингээл. Тэр 3 хайрцаглаж байгаа нэг юм бууж байна. Тэгсэн чинь аз болох ч яг хуу должингой тэрийг мэдээд тэгж яахгүй юу? Гавьяат нисгч анар гэж хүн байсан. Тэр явж байж нисч явж. Тэгээд тэр нөгөө дадлага дуршлагтай тийм хүн ирж байгаа учраас должин дарах ч гэсэн бас найдахгүй юу? За анаргаа яваад ирж байгаа чинь гайгүй хавчна гэж бодоод. Тэгээд авч байсан. Тэгээд сүүлд нь должин дарга бит баллуулахаар чахсан шүү хаа гэж. Тэгээд хэлж байсан. Дэлхийн тэр цагуурын байгаль орчны шинжлэх ухаанаараа Монгол одоо тэр умар дөрвөргийн 35-42 градуст оршиж байгаа энэ газар нутагт үнэхээр байгалийн сайхан, за дээрэс нь одоо тэр цагуурын таатай сайхан ийм орчин, ийм газар зүй байна гэдгийг тогтоосон байт юм уу? Биш юм аа. Сайхан талаасаа биш. Бүгдээрээ байдаг талаасаа сайхан байхгүй юу? Өөрөөр хэлбэл байгаль цагуурын хүнд бэрх муухайж байж байна. Гоо сайхан үзэмж гоё сайхан ч байж байна. Тэр утгаараа энэ 35-аас 42 градусын хоорондох. За өргөөш нь ярих юм бол одоо зүүн уртаргийн 90-ээс 120 градусын хоорондох энэ нутаг дээр бол одоо байгаль дээр байж болох бүх юм байдаг. Өөрөөр хэлбэл субтропикийн халуун манайд байж л байна. Антарктидын хүйтэнч манайд байж л байна. Тэр утгаараа сайхан гэдэг нь хэлж байгаа юм би. Яг үннийг хэлэхэд сул тал байхгүй. Бид нар маш ашигтай байрлалд амьдарч байна. Маш азтай хүмүүс. Төв аз өндөрлөгт. Тэр тусмаа энэ Монгол газар нутаг дээр амьдарч байгаа юм. Энэ юу гэхээр байгалийн бүх бүслүүр Монгол нутаг дээр оршиж байна. Дээрээс нь тундраас ахуулаад доороо тропикийн цөл хүртэл бүх бүслүүр ингэ байж чинь. Тийм ээ. Хөвсгөлийн тайр одоо хаашаа яваад хөвсгөл далайн хойд ханх орё. Баруун чи яваад баруун алтай таван богдод чи. Зүүн тийш яваад хянганы нурууны арбил Менингийн талд очие. Урагшаа яваад Төв Азийн их цөлд очие. Бүгд ёстой ховорхон заяасан ийм газар өдөрс болсон шүү дээ бид нар чинь. Гайхамшигтай. Хүмүүсийн дам яриа гэдэг ч юм уу толгоон шулаан болгож ярьж ирсэн яриануудыг сонсч л байсан л да. Ямар яриа байсан бэ гэхээр хэрвээ дэлхийн усан давтвал за дэлхий дээр ямар нэг байгалийн гамшиг сүрэл нүүрлэх юм бол хамгийн сүүлд үлдэх одоо газар нутг нь Монгол орны нутаг дэвсгэр юм а гэд. Энэ хэр одоо бодтой нарганы 80% ортой гэж ярьдаг шүү дээ. Хэр ортой яриа юм бол ямар ч нөхцөлд усан давтах аюул нь хамгийн сүүлд л бидэнд ирнэ. Яагаад гэвэл Төв Азийн тэгш өндөрлөг гэдэг чинь бол хамгийн дээр нь байгаа газар шүү дээ. Тийм учраас
Зүгээр нураад унцдаггүй юм бол одоо усан давтах аюул бол хамгийн бага. Хамгийн бага. Ер нь энэ одоо таасаа хэллээ шүү дээ Монгол орны энэ газар зүйн онцлогоос шалтгаалаад цаг уурын бас яг бүр тийм амар гамшиг тэмцээний үзэгдэл одоо болдог. Дэлхийн жишээ нь далаад гарцтай улс орнуудтай харьцуулбал харьцангуй гайгүй гэж тодорхойлдог шүү дээ. Гэхдээ л өвөлдөө хасах төч зундаа нэмэх төч рүү ингэж хүрдэг. Яг ийм цаг уурын нөхцөл байдалтай улс дэлхийд бас тийм түгээмэл байгаад байхгүй бах тий. Гэхдээ одоо жишээ нь яг одоо таныг ажил цаг уураар синаптик гэдэг яг энэ урьдчилан сэргийлэх чиглэлийн цаг уурын салбарт ажиллаж байх үед тохиолдож байсан Монголын хамгийн хүйтэн хамгийн дулаан жишээ нь хэд хэдэн градус хүрж исэн байдгүй. Тухайн үед хамгийн хүйтэн дулаан жаах вэ? Одоо юуны Овсын зүүн говьд хамгийн дулаан нь нэг 56 градус хүрчээсэн тохиолдол бий. Хэдэн онд вэ? За зөрчин хэдэн онд вэ дээ. Одоо марцаж орхижээ. Энэ урьдчилан мэдээллийн юунд түүхэнд байж мэднэ. Овсын ямар совн гэсэн бэ? Зүүн говьд. Зүүн говь. Тий. Хамгийн халуун ч гэсэн нэг газрын хөрсөн дээр нэг 72 градус хүрчээхийг би оюутан байхдаа хэмжиж байсан. Бүр яг өөрөө. Тий. Аль аймагт? Өмнө Говь аймгийн Булган сумын нутаг Баян цагт. Баян цаг. Тий. Тэнд бид нэр дадлах хийж. Хөрсөнд 72 гэдэг чинь яг агаарт хэд гэсэн үг үү? Агаарт явахдаа нэг 50 гарцсан л байсан байлгүй одоо. 51-тэй. 52-тэй. Тэг дээдл нэг 55 6 л хүрч байсан баха Монголд. Бас л мөн зүүн говьд тэмдэглэгдсэн байдаг байх шүү. Тэр юу ч юм бол Тэсийн голын тэр элстэй хөрс чинь бол халахтаа айхтар халдаг. Хөрхтөө айхтар хөрдөг. Жинхэнэ өстө нэг их газрын эрс тэс гэдэг чинь тэр зүүн өвшөд. Тэнд бол янзтай юм байна лээ. Ясаачл байсан. Тэгээд Овсын тэсийнхэн бүх сайтай тэсвэртэй. Тэс гэдэг нэр яагаад өгсөн гэсэн тэсж үлдгэсэн гэж. Тэгж хөрдөж байгаа байхгүй. Тэс сум гэлөө. Осамгийн тэс сум. Тэсэж үлдээрээ гэсэн байна шүү дээ тий. Өвөлдөө бас янз энэ үү тий. Өвөлдөө нь гасах одоо 40 50 зундаан гасах нэмэх 40 50 өрөөд байхлаар чинь тэр хооронд амьдарч байгаа хүн чинь тэсж үлдэхийг л бодно. Нэг л хүн өөрөө байгалийн амьтан учраас байгалийн аран шин яаж л хувьсноо хүний аран шин тэгж л хувьсж байгаа. Одоо харин техник технологи дагаад магадгүй одоо байгалаас хараат бус болж байна гэд тэр таны ярьж байгаа эмоц чинь баг үгүй болж ич мэднэ. Техникийн эмоцтой болж штт. Технологич чинь гэсэн. Сая тухайлах юм бол 3 сарын дундуур одоо Булган аймагт анхны бороо орлоо гэж бас яригдчихл байна тий. Ер нь 3 сарын дундуур бороо орно гэдэг энэ бас нэг ямар нэгэн тийм ямар нэг юмны дохио гэж монголчууд чи ярьдэн штэ тий. Тийм юм нь яг үнэхээр тийм дохио. Эн чинь бол яг нөгөө бид нар чинь амьдрал аж ахуйгаасаа ингээд ихтэйгээр одоо нэгсэндээ дадлага туршлагын л асуудал яригдчихэж байгаа нэг хэлбэр шүү дээ тийм ээ. Гэхдээ юу гэдэг юм чинь бас нэг тодорхой хэмжээнд 3 сарын дундуур бороо орох үзэгдэл нь ингэдэгэ гэдэг нэг тийм амьдралын туршлага байгаа боловч шинжлэх ухааны талаас жишээ нь 3 сарын дундуур бороо орсон нь ийм юмны дохио юмаа гэсэн юм байдаг уу? Байхгүй. Энэ бол одоо цаг үсгийн үзэгдэл бий болох нь бол өнөөдөр улам ихсэж байгаа юм. Энэ цаатал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт. Ялангуяа энэ дотор бол дэлхийн уур амьсгалын дулаалтай холбоотой цаг үсгийн үзэгдлүүд байгаль орчны төлөв байдал бол гарч байна. Их өөрчлөгдөж байгаа шүү дээ. Биднээс л болж байгаа үйл явдал гэж би хэлэх гээд байна л да. Хүн төрөлхтний үйл ажиллагаанаас болж.
хүндрэлтний л өөрсдийнх нь хийж байгаа үеийн үр өнөөдөр юм болгож байна л да. Аймад өв сургамлыг их хэмжээгээр сүйтгэж маш бага хэмжээгээр нөхөн сэргээж байна шүү дээ. Тийм ээ. Иннээс болоод ерөөсөө л эн чинь ногоон ургуулыг сүйтгээд байх тусмал хуурайшилт сүлжилт нь ихсэл байна гэсэн үг. Энэ хоорондын баланс л одоо бидний байгааг харуулж байна гэсэн үг л дээ. Цаг үеийн үзэгдлүүд их болж байгаа. Цаашдаа ч их болно гэж одоо дэлхийд дахнаараа прогнозлж байна, дүгнж байна шүү дээ. Одоо дагшин хой салхи, далайн их шуурга энэ мэтчлэн. За Азийн их газар ялангуяа Монгол оронд бол өвөлдөөн хит дулаарах, зундаан хит хүйтрэх, цас орох, өвөл бороорох гэх мэтчлэнгийн энэ үзэгдэл бол ерөн цаашдаа ч гэсэн давтагдана гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас өнөөдөр бид гайхаад өнгөрөх биш. Энэ байгалийн гинтийн аюул гамшигт үзэгдэл давтамж үргэлжлэх хугацаа нь ихсээд байх тусам аж ахуйд амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг сайн тооцож энд л зогцсон амьдрах. Хуучин бол одоо байгалыг хүчээр одоо номхотгож амьдрах гэдэг новлолтой байлаа шүү дээ. Ялангуяа социализмын үед. Одоо хүн төрлөختн тэрнээсээ буцсан. Яагаад гэвэл байгалыг бол хүчээр эзэмдэж дийлэхгүй юм байна. Тийм учраас эвийн болоод зогсож амьдрий. Сайн найзууд бол яа л гэж амьдрахгүй болохгүй нь шүү дээ. Ан амьтан зөөрч байна, дөрвж байна. За би ус голныхон талаар их сайн тодорхой хэлж мэдэхгүй байна. Одоо ичнээн төрлийн загас жарахаа алга болж байгааг би мэдэхгүй байна. Угаасаа манайх ус багтай нутаг юм чинь. За хуурай газрын хувьд бол одоо таруу зурмаас ахуулаад зэрлэг амьтад би энэ ташаанд хэлэхэд ан амьтан гэж хэлэх их дургүй хүн байгаа юм. Зүгээр л зэрлэг амьтан л баял да. Заавал ан гэдэг чинь ална гэсэн үг үгүй. Тийм ээ? Тийм учраас зэрлэг амьтад цөөрч байна. Энэ бол одоо харамсалтай баримталт. Тэгэхээр энд чинь одоо хүйтэн төсвөртэй хүнсний ногоо, хүйтэн төсвөртэй мал, эргээд халуун төсвөртэй хүнсний ногоо, халуун төсвөртэй мал, тийм ээ? Энэ мэтийг бид өөрснөө бий болгож энд дасаж зогсож амьдрах хэрэгтэй болж байна. Тухайлх юм бол та жишээ нь цагуурийн салбарт 50 орчим жил ажилласан. Тэгэхээр таныг яг цагуурийн салбарт ажиллаж байх энэ хугацаанд болж байсан яг энэ байгалийн шин ялангуяа шин үзэгдлүүд, дээрээс нь тэр гамшигт гэдэг үзэгдлүүд ямар үзэгдлүүд болж исэн бэ? Шин тохиолдол гэдэг утгаараа 1975 онд намайг их сургууль төгсдөг жил. Бас 74 онд урд жил нь Монголын баруун хагас нэг актер их зууд болсон юм. Тэр бараг сар үргэлжилсэн байхаа. Нэгсэндээ сар цас орсон гэсэн үү? Хаа. Цас ахин дахин орсоор хялмаалсаар бүх нутгийн 90% цасан хуйгтай боллоо.
тэнд хоттой хон төрчгээр яг даруулчихад амьд тэсэд үлдсэн нь ингээд дарсан цасны ингээд хоёр нүх гарцсан. Амьсгалынх нь хоёр хамрын амьсгалсаар цас нөхөж гисэн. Тийм байсан гэж зураг хөргийг авч үзүүл байсан. Одоо тэнд явж байсан хүн намхай жандсан гэж ах байгаа. Нацагдорж ах байгаа. Манай хоёр ахмад цагуурчд. Цагуурын гай ятангууд. Миний мэдхээс. Тэгсэндээ ингээд газраас нэг юм хоёр нөхөл гараад ирсэн бахна шүү дээ. Тийм билээ. Түүнээс хойш 1975 оны 4 сард 4 сарын 17-ноос 20-ны хооронд 3 хоног зүүн 3 аймагт нэг актер аюул болсон. Тэгэхэд бол бас ч гэж харьцангуй цагуурын судалгааны техник технологи дээр болцсон. Дэлхийн хиймэл дагуулаас мэдээ авчдаг, зураг авчдаг болсон байсан. Тэгээд тэр аюулт үзэгдэл болсны дараа дэлхийн хиймэл дагуулаас авсан зургийг харсан чинь одоогийн тропийн циклон гэж ирээд байна шүү дээ. Одоо далайн харсал гэх юм. За. Ийм хуйлраа. Гол дундаан цорхой үлийг харахад. Тэрний үеийн ихлээр бид нар бол циклоны хүйс гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө салхиных нь гол дунд нам гүн стил. Өд хөдлөх салхигүй. Тэгсэн мөртлөнгөө тодорхой яг салхинд нь орсон юунд нь бүр одоо хангин уурсгаар цавчсан мэт тийм хорц аваад явцдаг. Тийм аюул байдаг. Тийм салхилж ирсэн юм уу тийм үү? Салхилдаг Монголд. Бас сонирм дулаан улиралд тэр бас хөөрхөн инээдэмтэй үйл явдал болж байгаа байхгүй юу? Тийм хойсолх буухад энэ гандан ил амнарын лагер гэж байсан юм байна. Тэр нэгэн жил тэр лагер дээр хойсолх буугаад тэгсэн чинь амбарта цаавга сууж байсан өвгөн гөгшин хоёрыг дэржгээр нөргөөд урдуулаар дээр авчиж тавьчихсан. Цагийн цалгуулалгүй. Цалгуулалгүйгээр. Бүр яг тэр бодит үйл явдал. Бодит үйл явдал. Ямар сони юм тий? Тэгэхэд тэрнээс сонин бас нэг юм бий. Хинтээ аймгийн Дадал сумын цагаан усны барь гэдэг байхаа. Тэнд нэг тийм үйл явдал болоод гудамжинд явж байсан нэг гөгшнийг дайрч унгаад. Йоо. Тэгтээ гутлын улыг яг зориуд эсгээд авцсан шиг эсгэж аваад сүүлд нь ярьсан байгаа. Хөл гижигдээд байх шиг байсан гэж. Салхи уу? Салхи. Нөгөө хой салхи нөө. Тэр хой салхи ердөө яг л авъя гэсэн юм яг л тэр өгөөр нь авдаг. Илүү дутуу хажуу хавирганыхын хөндөж нийтрээ болгодог. Шугам тавьж байгаа л татаа эсгэж байгаа. Тийм сонин үзэгдлүүд. Энэ бол их гайхамшигтай сонин үзэгдлүүд л дээ. Ховорхон тохиолддог. Тийм нүд байдаг. Сүүлийн жилүүдэд юу ажиглагдаж байна ер нь? Сүүлийн жилүүдэд 2000-ад он гарснаас хойш. Гайгүй хайцсангуу гайгүй юу? Тэгж гин ингэж гин гэх юм гайгүй л байх юм байна шүү дээ. Яг олон малхой уруудсан барьсан одоо уржин билээ уржингийн цаажилын билээ дунд говьд чинь нэг аюул боллоо шүү дээ тийм үү? Дунд говьд ч гэлтгүүд ер нь зөв аймагуд л тэр чигээрээ сууданд.
Тэр бол бас л айхтрал шуургаас зууд болсон харагдчихжээ. тэгс. Зууд гэдэг тэгтээ ер нь тэгээд бас их тийм айхтар юу шүү тий. Энэ зургийг Увс аймгийн Малчин сумын нутагт авсан юм. Манай нэгдэлч малчид байгалийн бэрхшээлийг давах ширүүн дулаанд орлоо. Гэхдээ ерөн зүгээр ингээд нөгөө монголчуудын энэ байгальд цаг ууртайгаа байгальд дэлхийтэйгээ илүү нөө бид нар хүн холбоотой гэж ярьдаг штэ тий. Түүнтэй яг нэгэн адилаар зүгээр ингээд байгальд дэлхийтэйгээ ойрхон байдаг үзэгдэл нь яг энэ нөгөө одоо малчин нүүдэлчин амьдрал илүү одоо тэр хүмүүсийн бие махбодд нь суусан байдаг шүү дээ тий. Ялангуяа жишээ нь ингээд нөгөө Тэнгэрийн хаяа улаалаа гээл тэгвэл замаргаас сайхан дулаахан өдөр болох нь дээ гэж одоо бэлэгшээл талаасаа ярьдаг гэхүү. Тийм чадвар бол шинжлэх ухаан юм. Өөрөө. Энэ одоо өвөр Монголд бол энийг ардын цагуур гэж хөөрхөн нэрлсэн байгаа юм. Тийм байна. Гоё нэршил тий. Тэр олон зуун мянган жилийн турш энэ байгаль энэ хувирал дунд хамтарч амьдарч энэ мал аж ахуйгаа эрхлэн хөтлөж ирсэн болохоор аливаа юмд байгальд хамгийн түрүүнд өртдөг л байхгүй. Тэгээд олон дахин өртөөд ирэхлээр энэ юу яагаад ингэж байна даа гэд нэг гайхал төрнөдөө. Ажиглая гэдэг. Өчигдөр тэгээд эсийн тэгээл тэгч хичгч. Тий. Тэрнээс л үүдэл тийм болов гэж би боддгийг. Тэгэхээр тэр Тэнгэрийн хаяа улаавал тэгнь. За тэрийг бүр сүулдэ одоо шүлэг найрагтаа ардын дуу хоорондоо оруулчихсан. Тийм ээ. За жавартай Тэнгэрийн хаяа улаан жаргалтай хатны газар улаан гэж байх шиг. Дундгов аймгийн Говьогтал Баянжаргалан сумдынхан бол илүү одоо мэрэгжлийн чанартай шахав. Тэр нь хөвшмөл болцсон. Тэдний хэлсэн үгийг бусад малчид нь итгэдэг, үнэмшдэг. Тэрнийхэн дагуу нүүдэл суудал аж амьдралаа зохицуулдаг байх жишээний 1944 оны их зууд гэж ярьдаг да та нар аваач чинь ярьж байсан баг. Ер нь 20 дугаар зуунд Монголд тохиолдсон хамгийн их том зуудын нэг нь. За түүнээс хойш 1968 онд нэг айхтар зууд болсон. Тэгэхээр 44 оны мэчин жил энэ зуудыг манай нутгийнхын их мичч гэж ярьдаг. Яагаад гэж байгаа гэхээр мэчин жилүүд ерөнхийдөө бас жаахан гатуу байдаг юм шиг байгаа юм. Тэн дотроос хамгийн их хохирол тарьсан өөрөлдвөл хамгийн олон мал өгсөн гэсэн шүү дээ Монголд чинь. Тэр нь 1944 45 оны мэчин жил байж л дээ. Тэр үнийг Дундгов аймгийн Говьогтал сумын нутагт байдаг тэр цагаагаар ажигладаг хүмүүс 43 оныхоо намар гэсэн үг шүү дээ хэлж яана гэж байгаа юм. За туулын хойд би энэ жил нэг жаахан хар газар үлдэж мэдэндээ. Устаарч ирнэ барахгүй нэ гэж. Дөрөв хөлтэй юм ширээнээс өрүүлдэхгүй байх шүү гэсэн яриа гарсан гэж байна. Айхтар хэлсэн. Тэгээд туулын хойд бийд гэдэг нь энэ Төв аймгийн Алтан булгийн хойд руу гарч ирж. Тэнд өвлдсөн хаврыг үтс улсууд минд гарч. Нутагтаа байсан тэгээд нөгөө ширээнээс өрүүлдэг юмгүй болж байсан гэж. Тийм яриа одоогоор байдаг. Тэр бол айхтар сайн мэддэг. Одоо тэдний үргэлжлэл
мөрдөлгийн баасан жав. За энэ таванжин пунцэг дорж гээд улсууд байна л да. Баяр гээд юунд байж гурван сайханд байгаа. Би тэднэрт жил болгоны намрын дунд сарын 15-нд уулан дээр хондог болсон. Би 30 жил тэднэртэй цугханаад юу ч тогтоож аваагүй. Худлаа илгүүдэд. Эхлээд зүгэн ч мэддэг байсан. Тэгээ одоо нас яг нэг зүгэн мэдээд за нэг тийшээ иймэрхүү харагдаж байна та эдний юу гэж байгаа бол гэж чихэн тавиад байх болсон. Лавгаагаас асуун. Тэгээд эдэртэй чинь ах トゥ шиг болчдөг юм чинь. Тэгээд над ингэж харагдаж байна. Чамд яаж харагдаж байна. Танд яаж харагдаж байна гэх мэтлэн. Харилцдаг ярьдаг болж байгаа юм. Энэ бол та тэр байгаль ажиглах гайхамшигтай эрдэм юм л да тэр нутгийн малчдын. Тэгээд тэр чинь халуун намраар уулан дээр гарч суучгаад тэгээд хойтон хавар юм болно гэж сууж идэг. Тэгээд энэ тухай би Дармын бор гэдэг хүнээс асуусан. Энэ одоо юундаа байна уу гэж. Тэгсэн чинь бор гэжсэн хүн над хэлсэн. Намрын дунд сарын 15-ны тэргэл сартай шин ганцхан шин уулан дээр сууж байгаа л өвлийн болон хаврын болон гэж ярьдаг. Тэгж мэддэг хүн гэж байхгүй. Ер нь малчин хүн гэдэг чинь өвлийн ядаг сарын битүүнээс хаврын тэргүүн сарын шинийн нэгний дамнуулаад байгалийн шинжиж эхлээд тэр жилийнхэн өвлийн ядаг сарын битүүн хүртэл байнга байгалаа ажиглаж явж байж одоо тэндээс олж авсан мэдлэгийн толгойдоо хоримтлуулж байгаад дүгнэлтээ хийгээд л ярьж байгаа юм гэж тэгж хэлж өгсөн. Тэр бол одоо актер. Тэгээ би сүүлд тэдний тухай нэг бичиж ирсэн. Толгойдоо компьютертэй хүмүүс гэж. Тэр яадаг ихлээр тэд нар чинь нэг одоо яг тоо тавиад нэмж гасаа зөвлөж байгаад явдаг улс биш юм байна. Нүүдэлчин амьдралынхаа одоо хөвчлэр тэрний онцлогоор байгаль дэлхийг одоо шинжиж байдаг. Жишээ нь за тэдэн оны намрын дунд сарын 15-нд тэр зүгт тийм байсан. Тэгэхэд гээд амьдралдаа холбоодог. Тэгэхэд манайх тэнд байсан, манай төд төхөө гарч байсан ч гэдэг юм уу? Ахуйтайгаа холбоо. Тэгэд манай тэр халуураад би түргэн дуудаад ч гэдэг юм уу? Бүхэл тэр амьдралынхаа сайн муу явдлыг тэр байгаль цагууртайгаа холбоод тэгэхээр мартагдахгүй байх нь. Тэгээд тогтоочихсон тий. Санах ойндоо хадгалчихсан. Санах ойндоо хадгалчихсан байгаа юм. Тэгээд тэрийг сөхөж гаргаж ирээл уншиж яах гэсэн өчүүтэй одоо компьютерээр бол тийм ээ. Тэгж яадаг ажигладаг улс юм байна да гэж би бодож байсан шүү. Мэлхий эрт ирвэл сайхан зам болдог гэж балгаарууд ярьдаг юм гинлээ. За. Би өөр тэгж юу зөгнөж төсөөлж таамаглаж хэлдэг тийм ард түмнийг мэдэхгүй. Би өөрийнхөө Монголд оруулаад ирж байгаа шүү дээ. Өөр Монголд бол ардын цагуур, малчтын цагуур энэ төр гэдэг гоё нэршил өгч гисэн. Яг байгаль шинждэг өрмөц энэ ардын уламжлал нь хэвээрээ. Магадгүй манайхнаас илүү тэнд үлдсэн байгаа. Ягаад тэгэхээр бэлчээрийн малаж хөвөл ялангуяа энэ шилийн гол тийшээ бол илүү их сайн авч явж байгаа шүү дээ. Цагаагаар мэдээлэлээ бид нэр өдөр тутамдаа авч байгаа ч гэсэн яг нөгөө ахуйтай гэдэг юм уу те өдөр тутмын хөвшил одоо үйлэндээ гэх юм уу зан үйлэндээ яг зөв ашиглаж
чаддгийм болов чадж байгаа болов. Гад мэдхгүй дээ өөрсөө яаж яадаг юм бэ? Тухайн хүнээс өөрсдөөс нь Тийм тухайн хүн өөрсөө мэдэн шүү дээ. Цагаурын мэдийг үздэг. Одоо ч арадио сонсон гэсэн зурагтаал бүгдийг харж байгаа юм. Тэгээ зурагтаар гарч байгаа мэдийг хэр үнэмшидгийг тэгээ бас юу амьдрах орчин, ажлын орчин гэдэг нь бол цагаагаар нөлөөл багтай үл хамаарахгүй тийм болчихж байгаа байх үү одоо чинь. Хөдөө орон нутагт бол малчид хамгийн сайн ашиглана л да. Хамгийн сайн ашигладаг. Ерөөс. Тэгж ирсэн. Цагуурын салбартаа ажиллаж байх тэр 2 жилийн хугацаанд экспедицийн ажиллаа штэ тий. Далайн цагуурын шинжилгээгээ. Тэр бас их сонирхолтой санагдлаа л да надад. Тэр жишээ нь таны хувьд бас яг нэг тийм шинэ ертөнц байсан уу? Тэгэлгүй яах вэ? Юу хийх үү? Энэ синаптикийн хэмжээний ажлыг Гэтэ далаа дээр юу? далай дээр. Энд их газар дээр байшин дотор суугаад одоо хөдлөхгүй объектын дээр би ажиллаж штэ. Тэнд бол хөдөлдөг объектын дээр ажиллана. Хөдлөөл явж байгаа Тий. тий. Номхон далаад гэсэн үг тий тэгэхээр чи. Энтхийн талаа. Энэтхийн далаа доо. Тэг яг номхон далайн баруун эргийн тэнгисүүд одоо шар тэнгис, өмнөд хятадын тэнгис, Адманы тэнгис тэгээд Адманы тэнгисээс Бенгалийн болноор орчин штэ. Өөрөөр хэлбэл энтхийн далайд аншилж гэнэ гэсэн. Гол суурин хийж өгсөн ажил нь бол юу та энтхийн далайда баруун тийш яваад Аравын хойг орчиж байгаа юм. Яг л энтхийн далайг зүүнээс нь баруун захын хүрээл буцаж гэнэ гэсэн үг шүү дээ. Далайн тээвэрчдэд зориулсан цагаагаар юм одоо мэдээг өгж гэнэ гэсэн үг үү тий? Тий. Тэнд далай дээр явж байгаа бүх хүлэг онгоцонд зориулсан мэдээ. Та одоо жишээ нь тэгэхээр тэр 2 жилийн хугацаанд ер нь тэр чигээрээ далаа дээр л яваад байгаад байгаа юм. Тэгсэн. Хөөх тийм үү? Суурин газар ерөөсөө байхгүй юу? Гэхдээ яг вэ нэг эсвэл 2 удаа ч юм уу. Нэг 2 хоног л юм уу тий? Хоолноос болоод гүйгүй. Их хуурай газар дээр гიშиж байгаа нь тэр. Ааха. Их газар дээрээс нөгөө эквазын хүнсийг татахын тулд эрэгт очиж зогсон шүү дээ. Хөлгөн гоц маань. Тэгэхээр нь цөмөрөн буугаад тэр эргийн хавийн одоо хот тосгон дэлгүүр гаршаа нүгэр тэрүүгээр яваад ороо 6 цагт л яг л Киотондаа байж явах хэвээр. Тэгэл далаараа гараа авчихсан. Тэгэл далаараа гараа авчихсан. Түүнээс биш арал хог дээр хонон өнжин энэ гэсэн юм байхгүй. Өөхөөр. Бас сонирхолтой амьдралын хөвшил биш үү тий? 2 жилийн хугацаа гэдэг чинь бас баггүй хугацааг зарцуулсан байх шүү. Мохор олгоогоо хөлгөн гоцсон дээр явах болсон. Та юу? Монголын ганцхан хүн бий байна. Тийм үү? Хөлгөн гоцсон дотор. За. 150-аад хүнтэй хөлгөн гоцсонд ганцхан эмч явна. Хамрын ханаднаас Австрали аппендицит хүртэлхийг эмчилж чадах ганцхан эмчтэй. Тэгээд тэр жилийн ирээсэнд манай хөлгөн гоцсон дээр 11 хүнд мохор олгооргаад Зэрэгүү, нийт зэрэгүү. тэгээд одоо хамгийн дөрөнд надад тэгэл маргааш нь ч юм нөгөө өдөр нь тэр хүнд гэдэг юм уу? Ямар ч байсан нэг ирээсэнд 11 хүний мохор олгоог авсандаад манай Логенова гэдэг эмч. Тэр нь юу нэ хоол ундных нь асуудал байсан юм байна лээ. Тэгээ сүүлд нь энэ явдал нэг л биш гэдгийг мэдээд буцаагаад юунд Сингапурт очиж бүх хоол ундаа сольсон. Шинээр мах юм аваад. Тэр үедээ хэдэн настай байсан бэ? Залуу л байсан баг та. 28 настай л байсан баг. Ер нь тэгж хөлгөн онгоцон дээр мохор олгоо ахуулах одоо мессеж ажилбар хийхэд аюулгүйла биш ах. Нийлээ бас тохиромжгүй л байсан баг. Яа тийм харин чих
юу юм бишүүлээ гэж бодсон шүү дээ. Цэвэрхэн микрофон их газрын шараа тоос элдвсэн юм байхгүй. Цэвэрхэн орчин байсан байх. Бас тийм байж болох юм тий. Эрэг тал нь. Тоосон цэр баг. Тийм байсан байх шүү дээ. Амархан шалах сорвын амархан л гэдгсэндэг. Би ягаад явсан гэхлээр мөссөн судлалын экспедицэд Монгол осны хүн оролцуулъя гэд оролцуулсан чинь хэнийг манай Чулуунбатыг явуулсан байхгүй юу? Аваасан бүгийн Чулуунбат гэж. Чока явчаад нэг жил ажиллаад ирээд нөгөө коллектанд танилцуулна шүү дээ өдрөдлгуудаа. За их орны даалгаврыг ингэж биелүүлээд ирлээ. Тэгээд мань хүнээс одоо санал хүсэлт юу вэ гэсэн чинь яамаар байна. Ганцаараа явмааргүй байна. Тийм газар аваад явъя гэдэг. 2 хүн явах хэрэгтэй юм байна гэж. Тэгээд коллег зөвшөөрөөд өөрөөр нь сонголт хийлгэсэн байгаа юм. Хэнийг авч явах вэ гэж. Тэгээд шагдар сөрөнгө авч явъя гэж. Тэгсэн байдгийг. Эсвэл хорлын Португал өдөр дээр нь тэмдэглэсэн байдаг гэсэн. Тэгээд л явахаар болсон юм. Тэгээ явчихж ирээд 1 жил яваад 78 оны 11 сард яваад 79 оны 8 сард ирдэг лөө дээ. Ирчихэд удаачгүй байсан чинь дахиад захилгаа ирээд 1979-д дахиж явуулаач. Шагдар сөрөн Чулуунбат хоёрыг явуулаач гэдэг. Тэгээ хоёулаа дахиад явуулчихсан. Сонгуулсан бахна шүү дээ, тий. Хийх ёстой ажлаа хийсэн болохоор сайн хийсэн болохоор тийм хэрэг л дээ. Тий. Таны хувьд яг энэ одоо цагуурийн байгууллагад яг 50 орчим жил тасралтгүй ингэж ажилласан энэ хамгийн сайхан зүйл нь юу вэ? Яг л энэ синоптик Урьдчилсан сэргийлэл. Ийм болно доо гэж прогноз биччихэд маргааш нь нэг юм болвол за өстой болж байна да. Хүмүүх штэ. Энэ хүн дэгж хэлэхэд онц хүчтэй салхи болно, шуурга тавина, их бороо орох нь, их цас орох нь гэж мэдээлчихэд цас орол баяр. Тэгээсээ их бороо ороосоо хүчтэй салхи тавиасаа гэж бодоод байгаа шүү дээ. Энэ өөрийнхөө өгсөн мэдийг үнэн болгох. Үнэн байна гэдэг нь нат. Тэгэж тийм айхтар бол зөрөхгүй тий. Зөрөхгүй. Тэг. Хүн тэгж байхгүй юу? Ямар сандаа өгсөн бороондоо норхоос өмнө цув аваад гараа гэж байсан гэж байгаа. Өөрсөө гарганаас гаргаад өгч өгсөн бороо гэж ярина. Гэтэ цагуурийнхан маань тэгэж ер нь байдаг бах тий. Аамаа цас аваарэ гэх. 1975 онтоос сургуулаа төгснөөс хойш өнөөдөр хүртэл 50 гаруй жилийн хугацаанд одоо цаг үр сэтгүүл зүй гэдэг энэ хоёр салбарыг хослуулад хос морьтон гэдэг шиг огт салгалгүй явж байна. Энэ хугацаанд таны сэтгэлд үлдсэн цагууртай холбоотой ямар дурсамж байдаг вэ? Одоо хамгийн гүн сэтгэлд үлдсэн гэдэг ч юм уу тий? Хамгийн гүн сэтгэлд үлдээсэн нэг юм бий. Хэрлэн баярлааны хөхтий гэдэг үл нэг хамгийн том ам нь л да. Амсал мага бит хоёр явж байлаа. Сэтгүүлч амсал. Тий. Агуу их сэтгүүлч амсал магчтайгаа хоёлаа явж исэн.
Тэгээд нэг өхөрчин бор хөөцөлөө хинжүүлээ. Энэ баян цагааны аль бас юм аа. Амлагч өөрөө баян цагааны хүн шүү дээ Төв аймгийн. Тэр нутгийн хааныг айлдаж игээд. Тэгээд тэр дуудлагын 69-д явна битгаар чинь. Хотны захад машинаа тавьчихад голон буугаад яасан нөгөө юм өхрийн хөлдөөс жигтэйхэн готоор зүгээр тарцсан байхгүй юу. Тэгээд би амлагчийг аль таныг би сугадаа яваад хөөдсөн дээр галтарч мэднэ гэдэгхгүй юу. Тэгсэн чинь амлагч чи ч харин хөөдс гэж мэддэг хөхт юм аа гэж. Чамаагийн чинь би юу ч мэдэхгүй л юм гэж бодсон чинь хөөдс мэддэг хүн байна. Гэт намайг нэг тоос. Ер нь бол хямсгар шүү дээ амлагч чинь. Баргийн хүний бол тоохгүй. Тэгэд нэг амлагч ам тоогдсон. Тэр санаанаас гардаг. Хүйц гэдэг нь одоо өхрийн хөлдөө баас гэсэн үг. Залуучууд ч бас. Залуучууд барагтаа мэдэхгүй байхаа. Тийм байх. Тий. За хоёлаа ярилцлагаа өндөрлүүлье. Тэгье. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Монголын цагуурын болоо сэтгүүл зүйн түүхэнд тод мөрөө үлдээсээр яваа танд гүн талархал илэрхийлье. Тэгээ тантай ярилцах миний хувьд одоо маш бахархалтай цаг хугацаа байлаа гэж хэлье да. Хүн яг өдөр тутамдаа амьдарч байгаа амьсгалж байгаа яг энэ цаг мөчтөө өдөр болгон анхаарал хандуулдаг зүйл бол адаглал өнөөдөр хэдэн градус вэ гэдгээс л бүх зүйл эхэлдэг. Одоо нэгсэндээ тухайн өдөр эхэлдэг гэж тодорхойлж байна. Ялангуяа малчид одоо тариаланчид тээвэрчдийн хувьд бас хамгийн чухал. Тэгээд тэр хүмүүс рүү чиглэсэн одоо таны мэдгүй мэдээллүүдийг түгээж байгаа таны үйл хэрэг цаашдаа ч гэсэн бас өргөндлөхөр байх болтгой гэж юу. Тэгээ онцгой нь танд бас яг өдний өндөр настай тэр мэдээллүүдийг ард түмэндээ түгээх гэж явж байгаа энэ сэтгэлд нь талархсан илэрхийлээ нөгөө төгөр бас эрүүл байгаарэ гэж хүсэн өрөө. Тэгээ нэвтрүүлгийн урилгыг танд баярлалаа. Баярлалаа танд. Баярлалаа.